Хайр бол бүх юм. Бид энэ орчлонд юуны төлөө амьдардаг вэ? Агуу ихийг бүтээх гэж, алтан аягнаас ус уух гэж, аль эсвэл зүгээр л агаар амьсгалах гэж үү? Магадгүй бид ердөө хайрлах гэж, бас хайрлагдах гэж төрсөн байх. Жаргал зовлон хосолсон энэ амьдралыг хайр л хөглөдөг болохоор. Амьдрал бүхэлдээ хайр дээр тогтдог. Бид хүүхдүүдэд хайрлсан хайраараа өөрөө бас хайрлуулдаг. Хань нэг жил найз нөхдөө хайрлсан хайр буцаад л биднийг хайрладаг. Цэцгийг хайрлан услан турдвал цэцэг улам сайхан цэцгэлэн дэлбэлдэг. Хайр ийм л тасралтгүй мөнхийн хэлхээс. Хайр хамгийн хүчтэй. Учир нь хүн хайрлсан хүнийхээ төлөө юу ч хийх зоригтой болдог. Хайр хамгийн нандин. Яагад гэвэл хайр үгээр хэлж, үзгээр бичхийн аргагүй тийм л нэг мэдрэмж. Хайр хамгийн үнэтэй. Учир нь жинхэнэ хайрыг юугаар ч хэмжиж, юугаар ч солишгүй. Хайр хамгийн амттай. Яагаад гэвэл энэ амьдралын хүнд хэцүү өдрүүдийг хайр л зүүлдэг болохоор. Хайр хизээж хуучирдаггүй. Хайр хэнийг ч ялгадаггүй, бас хэнийг ч гомдоодаггүй. Хайр бол бүхний эхлэл, бүхний үргэлжлэл, бас төгсгөл. Тиймээс энэ орчлонд ирсэн шигээ нэг л өдөр эргээд явах энэ амьдралд нэгнээ чин сэтгэлээсээ хайрлаж амьдарцгаая. Хайр бол энэ дэлхийн бүх юм.